Монголын бурхан шашны зан үзэрдүү хүүхдийн гэрдүү бие Монгол сургууль Бээргийн монголчуудын холбоо хамтран бурхан багшийн их дүүц өдөр 100-ийн сарын шөнийн 15-ны тэмдэглэлт баярыг хүүхдийн баяртай хамтдаган 6 дугаар сарын 3-нд зохион байгууллаа. Баярын арга хэмжээг нээж ажарын бүчиг болон Бээргийн монголчуудын холбооны дарга хишиг баяр нар үгэлсэн юм. Монгол улсын төрийн сүлдүүлэлийг нийтээр дуусны дараагаар ажарын бүчиг багш зан үзэрдүүгийн лам ургууд бурхан багшийн сургаалаас айлдаж ном уншдаас гадна үлдсэн сүсэгтэй олон эрдний хөтөлбөртэйсэн. Бие Монгол сургуулийн авислаг хүүхдүүд сайн байна уу дуугаар айдууны мэндчлэгээ өргөн олон ясны бүжиг шүлэг уншиж талилуулсан. Мөн Орос ардын үлгэр манжингаар хөөрхөн жүжигчсэн тоглолт тавьсан. Хүүхэд багчуудын дуу хор хөгжил зингэл буян цаахан үүс госолсон энэ сайхан өдөр Шатардаам гүйлтийн тэмцээнд хүүхдүүд идэвхтэй оролцож олон шагнал хүрснээ зарим нэгээс нь дурдвал гүйлтийн уралдааны 4 хүртэлх наснд 1-р байранд Анар, 2-р байранд Адиад орж, 3-р байранд Ариун Жаргал, харин дунд насныхны шатрын тэмцээний 1-р байранд Оюун Цэрэнгийн тогтоох, 2-р байранд Лавсрынгийн Залбаа, 3-р байранд Инхтрийн Легенаар тус эзэллээ. Хүүхэд насыг чихэр бурамгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс ч олон гэр бүл байгууллага хүмүүс баярын арга хэмжээнд хандив өргөж бяцхан үрсээ баярлуулахад хувь нэмрээ оруулсан байна. Хүүхэд бүр амттан бурамж ихэр мөхөлцөр дайлуулж үеийн нөхдөөгөө тоглонаадсан өдөр насан турш өчтөн болон 3 насны хүүхдийн бие барьтаанаар хүүхдийн баярын хэмжээ өнгөрсөн юм а. Сургууль төгсөлтийн баяр хонхны баяр. Америк жилбэр дунджаар 2.5-аас 2.8 сая орчим сурагчид ахлах сургуулаа төгсөж дараагийн шатны коллеж ихтэй сургуульд элсэн ордог байна. Жилбэр 65 мянган орчим хүүхэд залуучууд хууль ёсны бичиг баримт өгөөсөө сургууль коллежид суралцаж чадахгүй хоцордог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн дэгийн марк хөтөлбөрийн хүрээнд сургууль суралцах хэрэгтэй болсныг та бүхэн мэдж байгаа. Харин Америкт сурч боловсрч байгаа Монгол оюутан залуусын тоо жилээр төсөн нэмэгдэж төрөл бүрийн мэрэгжил чиглэлээр Америкт төдийгүй дэлхийд алдартай сургуулиуд элсэн орж амжилттай төгсөж байна. Энэ жилийн ихтэй сургууль коллеж төгсөгчдийн зарим нэгээс нь нэр дурдвал Их сургуулийн хуулийн салбарыг, Иш балжрын Индранил, Сан Хосе их сургуулийн бизнесийн салбарыг, Баттулгын буян нэмтнаар мастер, Беркли их сургуулийн архитектурын салбарыг Ган зэргийн Ульзима, Иллинойс их сургуулийн маркетингийн салбарыг Ганбаатрын Балчимэг, Миннесота их сургуулийн нийгмийн салбарыг Зэдэн дамбын дээдлийн нарын залуус бакалавр зэрэгтэй төгсөж ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байна. Мөн жил Диабло Валли коллежийг 4 монгол оюутан амжилттай төгсөж дараагийн шатны их сургуульд орох эрхээ гарт авсан байна. Тухайлбал Сэргэлэнгийн Алонгоо, Сан Хосе их сургууль график дизайн чиглэлээр, Отгонбаатрын Баярмаа, Сан Люис Обиспогийн их сургууль био инженерийн чиглэлээр, Дамжин сүрэнгийн Жанцан хорол Берклигийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр, Дамжин сүрэнгийн Жанцан оров Riverside их сургуульд эдийн засагч мэргэжлэр тус суралцгаар болжээ. Түүнчлэн Индиана мужийн Saint Josephine коллежийн компьютерийн чиглэлээр сайн сургууль амжилттай төгссөн бол Нортгелийн ахлах сургуулийг ган төмрийн бүртээ үүжин төгсөж, Борсны шин сургуульд загвар зохион бүтээгчээр, Ган зэргийн Чингүн ахлах сургуулаа амжилттай төгсөж, Сан Хосе их сургуульд инженер мэргэжлэр суралцахаар болсон байна. Ингээд Америкт сургууль төгсөгч Монгол оюутан залуустаа сурлах хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд эх орны ирээдүйд та бүхний гарт гэдэг үгээр энэхүү мэдээлэлээ өндөрлөё.